that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 21-р зуун гарснаар уламжлалт байдлаар явагдаж ирсэн олон улсын геополитикийн харилцаа нэгэнт өөрчлөгдөх нь тодорхой болж ирээд байна. Хүйтэн дайны дараа дэлхийд дахинаа тогтсон Америк нэгдсэн улсын жанжлах бодлого хүчээ алдаж, харин Аз төв шинээр геостратегийн шин талбар болон хувирч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл энэхүү Аз төвийн ирээдүйн хамгийн гол тоглогчд нь Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, энэтхэг зэрэг 3 улс болон хувирч магадгүй ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм а. Учир нь энэ 3 улс гурвуулаа цөмийн зэвсэгтэй, олон сая цэрэгтэй, дэлхийд стратегийн шийдвэр гаргах чадамжтай бөгөөд нэг нэгнтэйгээ тун ойр орон зайд зэрэгцэн оршиж байна. Түүхийн урт удаан явцад эдгээр 3 гүрэн хоорондоо эвсэх үедээ эвсэж, өрсөлдөх үедээ өрсөлдөж, сөргөлдөх үедээ сөргөлдсөөр ирсэн. Хүйтэн дайны он жилүүдэд зөвлөлт болон энэтхэгийн Хятад зөвлөлтийн эвсэл ба хагарал 1962 оны Хятад энэтхэгийн дайн зэрэг олон үйл явдлууд энэхүү бүс нутгийн хүчний тэнцвэрийг тогтмол өөрчилж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ 3 гүрэн дэлхийн нийтийн чиглэн алхаж буй технологийн шинэ өрсөлдөөнд гурвуулаа тоглогчийн дүрээр оролцож байна. Мөн энэ 3 улс гурвуулаа эдийн засгийн төлөвт хийж дэлхийн дэг журмыг өөрчлөхийн төлөө хамтрахаар зорж БРИКС-ийг хүртэл үүсгэн байгуулад байгаа. Иймээс цаашид Орос, Хятад, энэтхэг 3-ын харилцаа дэлхийн хүчний шин тэнцвэрийг тодорхойлж мэдхээр байна. Тэд хамтарч чадвал Аз төвийг бүхэлд нь өөрчлөх, харин сөргөлдвөл Аз төвийг мөн бүхэлд нь сүйтгэж, тогтворгүй байдал үүсгэж мэдэх томоохон эрсдэл харагдаж байгаа юм. Монгол улсын хувьд энэ 3 их гүрний шууд улсууд дээр оршдоггүй боловч геостратегийн байршлын хувьд энэхүү 3 улсын гүн гүнзгий нөлөөллийн зааг дээр байрлаж байгаа нь маргаангүйний юм. Иймээс өнөөдрийн дугаар маш онц сонирхолтой бөгөөд онцгийн ач холбогдолтой дугаар болно хэмээн итгэж байна. Нэвтрүүлгийн гол сэдвүүдэд орохоос өмнө та бүхэнд хүссэн бүхнээ Хятадын үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг. Гэлт мөндөн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Альва зүйлсийг углуургаар нь уудалдаг зангаар өнгөрсөн түүхээс эхлэе. Зөвлөлт болон Хятад хоёр хизээч жинхэнэ найзууд байсангүй. 1949 онд бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдахад зөвлөлт холбоот улс хамгийн түрүүнд тус улсыг хүлээн зөвшөөрсөн юм. Эхэндээ энэхүү хоёр коммунист гүрэн ах дүүсийн холбоотой байсан ч 1960-ад оны дунд үеэс суртал ухуулга стратегийн маргаанаас үүдэн тэдний харилцаа эрс муудаж эхэлсэн байдаг. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа бөгөөд тухайлбал Мао Зэдун зөвлөлт холбоот улсын социализмыг инх тайвны хэд зөөлөн социализм хэмээн буруутгаж, зөвлөлтийг коммунист хувьсгалын үнэт зүйлээс ухарсан хэмээн буруутгаж эхэлсэн юм. Мөн зөвлөлт холбоот улсын зүгээс эхэнд бүгд найрамдах Хятад ард улсыг цөмийн гүрэн болохыг дэмжиж байсан ч айжмдаа тэд болгоомжлох болж Хятадын цөмийн зэвсгийн хөгжлийг удаашруулах оролдлогуудыг хийж эхэлсэн юм. Ингээд эцэст нь 1969 онд зөвлөлт Хятадын цэргүүд улс суурийн мөрний хэлийн заагт хэлийн мөргөлтөн үсгэж 2 гүрэн бүр цөмийн дан хийхдээ хүртэл тулаж харилцаанд хүйтэрсэн түүхтэй. Иймээс Хятад Орос хоёр нэг нэгэндээ тус болох үедээ тус болж салах үедээ салж ирсэн түүхтэй улсууд бөгөөд тэд хизээч нэг нэгэндээ бүрэн дүүрэн итгэж байсангүй. Өнөөдөр Путин Ши Жинпиний хүнжилт шургаж байгаа мэт боловч Путин Шигийн цаад нарийн санааг маш сайн мэдэж байгаа. Эдгээр хүмүүсийн дотор яг үнэндээ тэнэг хүн огтосоо байхгүй.
Харин Хятад энэтхэг хоёр улсын хувьд энэхүү хоёр улс анхнаасаа буюу хизээч найрсаг дотнох харилцаатай байж үзээгүй улсууд юм. Бүр Британий колоничлолын эрен үеэс уг хоёр улс Макмахоны шугам дээр хэлийн маргаан хийсээр ирсэн түүхтэй. Гэтэл бүгд найрамдах Хятад ард улсад коммунист хувьсгал ялсны дараагаар 1959 онд Төвдийн төрийн тэргүүн 14-р далай ламд энэтхэг улс төрийн цагаачлал олгосноор тус хоёр улсын харилцаа шууд эд тодор муудаж эхэлсэн юм. Эцэстээ нь 1962 онд энэхүү хоёр улсын хооронд бүрэн хэмжээний дайн нэгдэж уг дайнд Хятадын тал ялалт байгуулснаар төгссөн түүхтэй. Энэхүү дайнд энэтхэг улс ялагдсны дараагаар улсынхан батлан хамгаалах салбарыг эрчимтэй хөгжүүлж мөн Хятадын шин дайсан болох зөвлөлт холбоот улстай шууд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Мөн энэтхэг Хятадын хэвлийн маргалдаа үнэндээ бол өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Харин зөвлөлт холбоот улс болон энэтхэг улсуудын хувьд 1960-аас 1980 оны хооронд энэтхэг нь олон улсын тавцсанд төвийг сахих статустай улс байсан ч гагцхүү зөвлөлттэй цор ганц стратегийн түншлэл байгуулсан байдаг. Учир нь мэдээж Хятадыг хязгаарлахын тулд миний дайсны дайсан бол миний найз хэмээх зарчим юм. Энэтхэг зөвлөлт хоёр нөхөрлөж эхэлснээр тэд зөвлөлт холбоот улсаас МиГ-21 болон танк, хөлөг онгоцууд болон нисэг онгоцуудыг олон тоогоор нь авах болсон бөгөөд энэ нь хүйтэн дайны он жилүүдэд энэтхгийг батлан хамгаалах салбарт эрс шинжилгээг авчирсан үйл явдал болсон юм. Мөн 1971 онд энэтхэг улс Пакистантай дайн хийсэн бөгөөд уг дайнд зөвлөлт холбоот улс өөрсдийн холбоотон болох энэтхгийг дипломат байдлаар болон зэвсэглэлээр бүрэн дэмжсэн байдаг. Энэтхэгчүүд энэхүү дайнд Пакистаныг бүрэн ядж, үр дүнд нь Бангладеш улс Пакистанаас тусгаар тогтнож чадсан түүхтэй. Энэтхэг зөвлөлт хоёр харилцаагаа маш нотон болгож эхэлсэн тул бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс сэтгэл зовниж, энэтхгийг завгүй болгохын тулд Пакистан улсад цөмийн зэвсэг хөгжүүлэх тал дээр туслаж эхэлснээр Пакистаныг цөмийн гүрэн болгосон байдаг. Харин 1991 онд зөвлөлт холбоот улс задран унаж, Европын коммунист блок бут үсэрснээр Орос улс цэрэг болон улс төрийн засаглалын хувьд дэндүү сул дорой болон хувирав. Харин эсэргээрээ Хятад улс нь эдийн засгийн реформороо амжилт олж 2000 оноос эхлэн Хятадын цэрэг эдийн засгийн хувьд дэлхийн шинэ их гүрэн болон хувирч эхэлсэн юм. Тэгвэл энэтхэг улс мэдээллийн технологи, сансар судлал, зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт бие даасан алхмуудыг хийж өөрөө өөрсдийнх нь замыг олохоор хичээж эхэлсэн байдаг. 1991 оноос хойш тус 3 улс гурвуулаа саяхныг хүртэл тусдаа өөрсдийнх нь жаргал зовлонгоо эдлэж ирсэн гэж хэлж болно. Тэгэхээр түүхэн нөхцөлийн хувьд нэг иймэрхүү байна. Харин одоо цэрэг зэвсэглэл, батлан хамгаалахын асуудал дээр дэлгэрэнгүй ярив. Бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалахын төсөв 2024 онд 230 тэрбум доллар байсан бол Оросынх 109, энэтхэгийнх харин 81 тэрбум доллар байв. Энэ гурван улс нь дэлхийд батлан хамгаалах төсвөөрөө гурвал яг Америк нэгдсэн улсын араас 2, 3, 4-р байруудад дараалан орж байгаа юм. Мэдээч хэрэг Хятадын батлан хамгаалах яамны төсөв нь Орос энэтхэгийн нийлбэрээс давж байгаа нь тус улсын өсөлт ямар аимшигтай хурдтай байгааг шууд харуулж байгаа хэрэг. Гэхдээ тоон үзүүлэлт бол ердөө тоон үзүүлэлт төдий юм. Тоон үзүүлэлт нь үр ашиг, стратегийн байрлалаас хамаарч заавал давуу байдал болон хувирна гэсэн үг бас биш. Тэгвэл хүний нөөцийн хувьд Оросын холбооны улс нь 1 сая гаруй байнгын цэрэгтэй бол Хятад 2 сая, энэтхэг 1.4 сая байдаг. Нөөц цэргээрээ харин Оросын холбооны улс 2 сая, Хятад 500 мянга, энэтхэг 1.2 сая байх жишээтэй. Мөн хуурай газар танкны хувьд Оросын холбооны улс нь 2024 онд хийсэн судалгаагаар 12 мянга орчим танктай гих тоо гарсан бөгөөд энэ тоо Украины дайны өмнө 20 мянга орчим байсан ба тэдний дийлэнх нь хүйтэн дайны үеийн танкнуудаас бүрдэж байв. Иймд Оросын танкны бие бүрддэхүүн өнөөдөр магадгүй дийлэнх хэсэг нь орчин үеийн танкнуудаас бүрдсэн байж болох юм. Тэгвэл Хятад улсын хувьд 5,000 танктай бөгөөд энэтхэг харин 4,000 танктай гэж явагддаг. Нисэг хүчний хувьд ч гэсэн Оросын холбооны улс тэргүүлдэг ба 4,000 онгоцтой гэж тоосогддог бол Хятад 3,300, энэтхэг харин 2,000 хэмээн бүртгэгдсэн байна. Эцэст нь тэнгисийн хүчин чадлаар ангилбал Оросын холбооны улс нь 600 ширхэг байлдааны усан онгоцтой бол бүгд найрамдах Хятад ард улс 730, энэтхэг харин дөнгөж 295 усан онгоцтой байх жишээтэй. Тэгэхээр Оросын холбооны улс нь хуурай замын техник болон агаарын орон зайд давангаалах байр суурьтай байгаа бол Хятад нь усан цэргийн флотын тоогоороо Америк нэгдсэн улсыг давж дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа. Учир нь тэд номхон далай дахь Америк нэгдсэн улсын нөлөөг устгаж
өөрсдийн нөлөөнд оруулах том амбицтай байгаа юм. Хэдийгээр Хятадын тэнгисийн флот тоогоороо Америк нэгдсэн улсаас илүү боловч зэвсэглийн технологиороо болон чанараараа бол хаанаач хүрэхгүй гэж үздэг. Тэгвэл цөмийн хүчин чадлын хувьд Оросын холбооны улс нь аль биесээр 5889 цөмийн цэнэгтэй хошуутай байдаг бол нөгөө хоёрт нь тус бүр 410 болон 164 ширхэг цөмийн хошуу байгаа юм. Энэ ч утгаараа Орос бол дэлхийд дээрх хамгийн олон тооны цөмийн хошуутай гүрэнд тооцогддог. Мөн цэргийн технологийн хөгжил, инновацлог байдлын тухайд Оросын холбооны улс нь hypersonic зэвсгийг анх удаа бодитоор ашигласан улс болж бүртгэгдээд байна. Оросын холбооны улсын хувьд суур судалгаа, уламжлалт сансрын технологи, пуужингийн системийн салбар маш сайн хөгжсөн боловч эдийн засаг болон барууны орнуудын зүгээс тавьсан олон төрлийн хориг арга хэмжээнүүдийн улмаас технологийн шинжилэл нь нэлээд удаашрсан байдалтай байгаа. Харин Хятадын хувьд тус улс нь хиймэл дагуул болон AI дээр суурилсан автомат систем, network талдаа маш их хөгжүүлэлт хийж хөрөнгө мөнгө ихээр зарцуулж байна. Мөн Хятадын зүгээс сүүлийн жилүүдэд IT дээр суурилсан батлан хамгаалах салбараа эрчимтэй хөгжүүлэхийн тулд аргагүй эрхэнд хувийн компаниудыг батлан хамгаалахын системд маш олноор нь татан оруулж эхлээд байгаа юм. Тэгвэл энэтхэг улсын хувьд Made in India хөтөлбөрийн хүрээнд дотооддоо зэвсэг үйлдвэрлэх нь эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ яалтчгүй өндөр технологийн зэвсэг бүтээж чадахгүй байгаа учраас тэд Израиль, Франц, Америк нэгдсэн улс болон Оросын холбооны улсаас хамааралтай хэвээр байгаа. Гэхдээ энэтхэгийн дотоодын үйлдвэрлэл болох Chandrayaan болон Agni зэрэг пуужингийн системүүд нь стратегийн төвшөнд маш сайн хөгжиж байна. Иймээс ойрын 10 жилийн хугацаанд энэтхэгийн зэвсэг үйлдвэрлэлийн салбар бүрэн бие даасан байдалтай болох магадлал тун өндөр харагдаж байгаа юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхний зарим нэг нь хэдийнэ танил болсон байх. За иймээс хэрвээ танд болон таны аж ахуйн нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөгөө хэрэг болвол Авторганд хандаарай. Тэгэхээр энэхүү 3 хүчрхэг гүрэн гуруулаа ирж буй цагийн хол тоглогчд болох нь бараг нэгэнт тодорхой болоод байна. Мөн энэ 3 улс өөр хоорондоо дэндүү дотн түншлэж хүн бүхний өмнө хагцаж салшгүй анд нүхэд мэт харагдаж байгаа ч энэ бүхний цаана бас хар талууд оршисоор байгаа. Тухайлбал Хятад энэтхэг хоёр өөр хоорондоо хизээж дайтаж магадгүй. Тэдний муудалцааны хамгийн халуун цэг бол Ладах буюу Галваны хөндийн бүс нутаг юм. Сүүлийн жишээ дуртахад 2020 оны 6 дугаар сард Хятад энэтхэгийн цэргүүд хоорондоо тус бүс нутагт зэвсэггүй мөргөлдөөн хийсэн бөгөөд 20 энэтхэг цэрэг, 4 Хятад цэрэг алагдсан юм. Уг маргааныг хоёр талаас тэгс хийгээд намжаасан боловч өнөөдрийг хүртэл тухайн бүс нутгийн маргаан шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд талуудад цэргийн хүчээ бүрэн татах бус. Харин хоёр тал нэгнийхээ эсрэг хизээж дайрч магадгүй мэтээр бэлэн байдалтайгаар байсаар байна. Мөн энэтхэг Хятадын өөр нэгэн маргаантай цэг бол зүүн секторын Прадеш бүс нутаг юм. Хятадын зүгээс тухайн бүс нутгийг өмнөд төвд хэмээн нэрлэдэг бол энэтхэгийн тал үүнийг төвд бус харин энэтхэг хэмээн үздэг. Түүнчлэн 2023 онд Хятадын тал тухайн бүс нутгийн 11 байршилд Хятад нэр олгосон бөгөөд энэтхэгийн тал Хятадын энэхүү үйлдэлийг эрс шүүмжилж энэтхэг улсын тусгаар тогтнолт шууд занал хийрч байна хэмээн бухимдсан юм. Тэгвэл хажууханд нь орших Орос Хятад хоёр яг яагаад байна? Оросын холбооны улс бол Төв Азийн уламжлалт геополитикийн тоглогч, цэргийн хамтын ажиллагааны гэрээ, хэд соёл түүхийн асар их нөлөө үзүүлсээр ирсэн улс юм. Харин Хятад бол эдийн засгийн шин тоглогч, Шанхай хамтын ажиллагааны байгууллага, бүс ба зам хөтөлбөрүүдээр дамжуулан зам дэд бүтэц эрчим хүчний төслөөр өөрсдийн нөлөөллөнд тэлж байгаа улс юм. Мөн Хятад нь Казахстан болон Узбекистан дахь зэс болон ураны стратегийн ордуудад гүн гүнзгий хурууга дүрэн тоглож байна. Ингээд харахаар тус хоёр улсын Төв Азид хэрэгжүүлж буй бодлого нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд Оросын холбооны улс илүү аюулгүй байдал, батлан хамгаалах салбар тогтвортой байдалд анхаарлаа хандуулж байгаа бол бүгд найрамдах Хятад ард улс нь эдийн засгийн хараат байдал үүсгэх замаар өөрсдийн нөлөөллийг Төв Азид нэмэгдүүлэх бодлого баримталж байх жишээтэй. Түүнчлэн Хятадын талаас бүс ба зам санаачлагаар 150 гаруй улс оронд өөрсдийн дэд бүтцийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүгээрээ дамжуулан Евразийн дотоод твийн замуудыг Хятадын далайтай холбож гео эдийн засгийн шалтгаанаар улс орнуудыг татан оролцуулах хүсэлтэй байгаа бол энэтхэг улс мөн анхт Ист гэх стратегийн хөтөлбөр зарлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэтхэгийн энэхүү хөтөлбөр нь зүүн өмнөд Аз руу нээлттэй худалдаа, нээлттэй түншлэл болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго агуулж байгаагаас гадна Хятадын нөлөөг хязгаарлах давхар давт санаа мөн агуулдаг.
Иймээс хятад энэтхэг хоёр нь хоёулаа дэд бүтцийн өрсөлдөөнд оролцож байна гэсэн үг. Тэд Евразийн гол артерийн судасыг хэн хянах вэ гэдэг дээр тэмцэлдэж байна гэж ойлгож болно. Гэхдээ бодит байдал дээр магадгүй энэ хоёрын хэн ч чадахгүй байж ч мэднэ. Тэгвэл Орос хятадын хувьд үргэлжлүүлэн ярив. Орос хятадын харилцаа гүнзгийрэх тусам энэтхэг улсын Оростой харилцах харилцаа стратегийн итгэлцэл тэр хэмжээгээр суларч байгаа. Учир нь энэтхгүүд хятадуудад хизээж итгэхгүй. Тэд хятадыг өрсөлдөгч арай цаашилбал дайсан гэх нүдээр л хардаг. Гэтэл Орос улс өнөөдөр дэлхийн нийтийн нүдний өмнө хятадын хүнжилт гулсан орж байгаа учраас энэтхэг улс хариуд нь Америкийн нэгдсэн улстай зэвсгийн нийлүүлэлт хамтарсан сургуулилт хийх шийдвэр гаргаад байна. Мөн Орос улс нь Пакистантай харилцаагаа сэргээж эхэлсэн нь энэтхэгийн хувьд төгшөөрийн улаан дохио асаасан үйл явдал болсон гэж хэлж болно. Путиний хийж буй эдгээр алхмууд буюу энэтхэгийн дайснуудтай дотносож буй алхмууд нь энэтхэгийн Оросд итгэх итгэлийг үгүй хийсээр байна. Энэ гурван гүрний хооронд хэд хэдэн буфер улсууд мөн байрлаж байгаагаас өндөр ач холбогдолтой 3 буфер улс байдаг. Эхнийх нь бол Монгол. Монгол бол мэдээж Орос хятадын дунд оршдог учраас 3 дахь хөршийн бодлого байснаар Монгол улс бүс нутгийн геополитикийн тэнцвэрийг хадгалах боломж бүрддэг. Хэрв 3 дахь хөршийн бодлого 3 дахь хөршийн эрх ашиг байхгүй болчихвол Монгол улс тэр чигтээ зөвхөн 2 хөршийн бодлогын нөлөөнд гүн гүнзгий автах маш эмзэг орчинтой улс юм. Тэгвэл дараагийн буфер нь өөрөө Пакистан улс юм. Цөмийн зэвсэгтэй улсыг буфер гэж нэрлэх нь тохиромжгүй боловч яавчгүй буфер юм. Бүр хүчтэй буфер улс болгохын тулд цөмийн зэвсэгтэй буюу давуу эрхтэй буфер улс болох хувь заяатай улс байв. Энэ ч утгаараа Пакистан нь хятадын хувьд хамгийн чухал геостратегийн түнш ямар ч нөхцөлд энэтхэг хятадын хооронд юу ч болсон бай. Хизээд бэлэн асаалттай танк бол Пакистан улс гэж хэлж болно. Харин дараагийн буфер бол Мянмар улс. Мянмарын газар зүүн байрлал нь хятадын хувьд энэтхэгийн далайд гарах стратегийн чухал гарц бол Оросын холбооны улсын хувьд Мянмар улс нь тус улсын зэвсгийн экспортын цоошин зах зээл болон хувирч байгаа юм. Иймд Мянмар улс нь Орос хятадд хоёуланд нь ашигтай бөгөөд маш хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр контентын дундуур дахиж таслаад Subotai Pictures-ийн 5 жилийн ойд зориулан гаргасан XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном маань цөөн тоогоор хэвлэгдэн гарсан бөгөөд одоогийн байдлаар талаас илүү хувь нь бол худалдаанд гараад бол ерөнхийдөө дуусаад байгаа. За иймээс одоо ном маань бас зарагцсаар байгаа шүү гэдгийг та бүхэнд давхар дуулгах гэсэн юм а. За та бүхэн түүх сонирхдаг бол за мөн одоо ховор нандин ном одоо цөөн тооны хэвлэлттэй номыг цуглуулах хүсэлтэй байдаг бол за мөн одоо манай сувгийг байнга сонсдог бас үүнийхээ хариуд бас тодорхой хэмжээгээр дэмжиж та гэж одоо бодож байгаа бол энэхүү номыг худалдаа авахд нээлттэй юм шүү. За номыг хэрхэн захиалах талаар би доор сэтгэл хэсэг дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. Одоо тэгвэл эдгээр 3 их гүрний хамтран байгуулсан эвслүүд буюу хүн бүхний өмнө харагдах байдлаараа тэдний эв нэгдлийн илэрхийлэл болж байгаа сэдвийн хүрээнд ярилцъя. Нэгдүгээрт Шанхай хамтын ажиллагааны байгууллага. Энэхүү байгууллагыг хамгийн анх 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажик, Узбекистан улсууд хамтран байгуулсан бөгөөд энэтхэг Пакистан хоёр улс нь 2017 онд гишүүнээр эзэлсэн байдаг. Уг байгууллагын гол зорилго нь терроризмтай тэмцэх, хэв дамнсан аюулгүй байдлын хамтын ажиллагаа, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад оршдог юм. Тэгэхээр одоо илүү задлаж ярив. Терроризм гэдэг нь жишээ авахад хизээ нэгэн цагт өвөр Монголд тусгаар тогтнолын хөдөлгөөн үүслэ гэж бодоход Хятадын коммунист намын зүгээс энэхүү хөдөлгөөнийг терроризм гэж үзэх бөгөөд уг хөдөлгөөнийг шууд цэргийн хүчээр нухчин дарна гэсэн үг. Харин хэв дамнсан аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдал гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Монголд хэрв жагсаал суглаан болоод ард иргэд цагдаа цэргийнхэнтэй мөргөлдөж улмаар иргэд ялалт байгуулж магадгүй нөхцөл байдал үүсвэл Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын цэргийн эвсэл Монголын нутагт орж ирэн босгочд буюу шударга ёсыг шаардсан ард иргэдийг буудан устгаж эмх журмыг тогтооно гэсэн үг. Үүний хамгийн тод жишээ бол 2022 оны 1-р сард Казахстанд болсон ард түмний жагсаал тэмцэл бөгөөд шударга ёсыг шаардаж дарангууллыг эсэргүүцсэн Казахстаны иргэдийн эсрэг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын цэргийн эвсэл орж ирэн иргэдийг нь шууд буудан устгаж байсныг та бүхэн бүгдээрээ санаж байгаа байх. Тэгэхээр авах гээхийн ухаанаар хандаж өөрөөсөө дүгнэлтээ хийцгэн биз. Гол сэдвтэ харин эргээд ороход Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж нэрлэж байгаа боловч бас яг үнэндээ гишүүн орнуудын дотор зовлон их байна. Тухайлбал энэтхэг Пакистан хоёр гишүүд хэрнээ нэг нэгнтэйгээ олон улсын давцанд ил тодор дайсагнавцдаг. Мөн Хятад энэтхэг хоёр хэлийн мөргөлдөөнтэй бөгөөд тогтмол зөрчилддөг байх жишээтэй.
Иймээс хэдийгээр олон гишүүдтэй бодж байгаа боловч гишүүн орнуудын дотор өөр хоорондын итгэцэл гих зүйл маш сул учраас жинхэнэ утгаараа НАТОгийн эвсэл шиг хүчирхэг нэгдмэл цэргийн эвсэл болох бараг боломжгүй харагдаж байна. Цэргийн эвсэл гэдэг бол нэгд нэгэндээ итгэж байж эвсэл үүсдэг. Даанч тэр итгэцэл байхгүй бол хамтдаа юу ч хийх боломжгүй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд БРИКС гэж бас бий. Энэ бол эдийн засгийн шинэ туйл юм. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг 5 улс нь энэхүү эдийн засгийн эвслийг анх байгуулж байв. Харин 2024 оноос эхлэн Иран, Сауди Араби, Египт, Этиоп зэрэг улсууд шинээр гишүүнээр эзэлсэн байдаг. Энэхүү эдийн засгийн эвслийн цор ганц тэргүүлэх зорилго бол доллар төвтэй санхүүгийн системээс хараат бус буюу шинэ олон туйлт дэлхийн эдийн засгийн системийг бий болгоход оршдог. Энэ бол яг үнэндээ харьцангуй амжилт олох магадлалтай мөн олж байгаа эвсэл юм. Дэлхийн эдийн засгийн шинэ хүчрхэг гүрнүүд эвсэлт нь Америкийн нэгдсэн улсын хувьд маш том аюулын харангал гэсэн үг. Гэвч харамсалтай нь өнөөхөл дотоодын эв нэгдэл бүгд найрамдах Хятад ард улс нь БРИКС-ийг илүүтэйгээр өөрийн нөлөөнд байлгаж, юаны нөлөөг нэмэгдүүлж, өөрсдийн төслүүдэд тулгах шинжтэй болоод байгаа. Үүнд нь гишүүн орнуудад алдуураа бүгд дургуутсаж байна. Мэдээж хүн бүхэнд өөрийн гэсэн амбиц байдаг учраас аргач үгүй. Мөн энэтхэг нь эдийн засгийн хувьд Хятадтай өрсөлдөж байгаа учраас Хятадын хэд тайзны голд байх гээд байгаад нь дургуйн хүрч байгаа. Нэг ёсондоо бол БРИКС-ийн гишүүн орнууд зорилгоосоо халиж дотооддоо давхар өрсөлдөд байгаа нь тэдний эв нэгдэл тасар том сорилт үүсгэж байна гэсэн үг. Гэхдээ энэтхэг улс бол яг үнэндээ өөрсдийн эрх ашигын төлөө хинтээч эвсгэд бэлэн улс гэж хэлж бас болно. Учир нь энэ бол яг үнэндээ маргахааргүй үнэ. Энэтхэг нь БРИКС Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж явдаг хэрнээ нөгөө талд Квадын гишүүн болоод бас амжсан улс юм. Энэ нь энэтхэг Америкийн нэгдсэн улс, Япон, Австрали зэрэг 4 улсын цэргийн маягийн эвсэл бөгөөд тэдний үндсэн зорилго нь Хятадын далай тэнгис дэх тэлэлтийг сүрэн зогсох зорилготой гэж хэлж болно. Энэтхэг улс нь Хятадын эсрэг байвал чөтгөр бурхан хоёртой зэрэгцэн эвссэн чадхаар улс юм. Гэхдээ энэтхэгийг буруутгах бас аргагүй. Эцсийн эцэст энэтхэг улс өөрсдийн эрх ашигын төлөө бүхнийг хийхгүй бол өөр хинч энэтхэгийн төлөө гар сунгахгүй. Тэд өөрсдийн зөв гэж бодсон зүйлсээ хийж байгаа нь энэ. Энэтхэг улс бүгдийнх нь найз, харин Хятадын ганцхан дайсан гэх имижтэй тоглодог бөгөөд тэдний зэвсэглийн бараг 60-70% нь Оросын холбооны улсаас хараат байдалтай байдаг. Гэвч Украинадаа инхэлснээр Оросын дотоодын зэвсгийн нийлүүлэлтэд саатсан учраас Сэлбгийн хомсдол бий болов. Иймээс энэтхэг нь Америкийн нэгдсэн улс, Франц, Израиль, Япон зэрэг улсуудаас зэвсэг худалдан авч эхлээд байгаа юм. Тэд нэг талаараа Оросоос авах аргагүй болсон учраас авч байгаа мэтэр боловч нөгөө талаараа бас Орос Хятадтай хэд дотносож байгаад дургуутсаж байгаагаа илэрхийлэн барууны улсуудаас авч байгаа давхар санаа агуулж байна гэж харж болохоор юм. Харин Орос Хятадын талаар эцэст нь бас ганцхан зүйл нэмж ярихад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр улс нь цэрэг зэвсэг, эдийн засаг, эрчим хүчний хийн хоолойн тал дээр тасралтгүй хамтран ажиллаж байна. Энэ хоёр улсыг дотносгож байгаа хүчин зүйл нь Америкийн нэгдсэн улсын давуу байдлыг зогсоох гэсэн цорын ганц нэгдмэл эрх ашиг гэж хэлж болно. Гэхдээ Оросууд Хятадын эдийн засгийн өсөлтөнд маш болгоомжтой хандаж байгаа. Путин бол маш сайн түүх мэддэг хүн. Тэрээр түүхийн зөрчил, ард хоцрогдсон хэл хязгаар, ирээдүйн геополитик, Сибирь дэх ирээдүйн Хятадын нөлөө нэмэгдэх эрсдэл зэргийг маш сайн тооцоолон давхар айдастай байгаа нь мэдээж. Иймээс хамгийн гол ойлгох ёстой зүйл гэвэл Хятад Оросын холбоо бол тактикийн эвсэл болохоос биш, итгэлцэлээр суурилсан стратегийн эвсэл огтосоо биш юм. Тэгж андуурч болохгүй. Тэгэхээр ямар ч тач яг одоо хүн төрлөختөн бид дэлхийн ертөнцийн хоёр туйлд 90% тэмүүлэх гээд байна уу? Эсвэл шинэ олон туйлд 90% зүтгэх гээд байна уу гэдгийн зааг дээр оршиж байх шиг байна. Ямар ч тач нэг туйлд 90% нуран унах нь тодорхой. Хамгийн бодит үнэн гэвэл ирээдүйд үүсэх нэг туйлын эзэн нь Америкийн нэгдсэн улс байх бол нөгөө туйлын эзэн нь гарцаа байхгүй, бүгд найрамдах Хятад ард улс болон хувирхан тодорхой. Харин Оросын холбооны улс болон энэтхэг зэрэг их гүрнүүд 3 дахь туйлыг хамтран үүсгэж хүчний тэнцвэрийг барих эрхийг олж авах уу, аль эсвэл аль нэг туйл руу нь гүйж дэлхийг хоёр туйлтай болгох уу гэдг нь сонирхолтой.
Ямар ч тач Аз твдэх энэ 3 тоглогчид бас гурвал маш их зовлонтой байгаа нь үнэн. Орос гэхэд Украины дайнаас болоод хит өндөр санхүүгийн дарамтанд орж, мөн эдийн засгийн хоригуудаас болоод батлан хамгаалахын салбарын технологийн хомсдолд орох эрсдэл нүүрлээд байгаа нь давхар бас зовлон. Хятадын хувьд харин эдийн засгийн өсөлт нь удаашрч, үл хөдлөхийн хямрал дэгдэж, худалдааны дайны улмаас ажилгүйдэл нэмэгдэж магадгүй болсон нь хамгийн том зовлон болоод байна. Ажилгүйдэл нэмэгдвэл дотоодын тогтвортой байдал шууд алдагдаж, Хятадын хувьд Хонконг, Тайван, Шинжаан зэрэг дотоодын толгооны өвчнүүдээс гадны улсуудаас давхар далд бодлоход нөлөөлөх боломж өндөртэй байгаа юм. Энэтхийн хувьд харин үндэсний шашин улс төрийн хуваагдал байдал, Кашмир дахин хит даврагч бүсэглэлүүд, энэтхийн социалист хөдөлгөөнүүд гэх мэтээр тоо томшгүй зовлонгууд уул овоо шиг ихээр байна. Түүнчлэн зөвхөн дотоодын зовлонгоос гаднаас бас их зовлон байгаа гэж харагдаж байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын хувьд энэтхийг Хятадын эсрэг стратегийн гол толботлон болгохыг ирмэлцэж байна. Энэтхэгч гэсэн яг үнэндээ Америкийг бас тэгүүлэхийг хүсэж байгаа. Иймээс энэтхэг Америк хоёрын эрх ашиг маш сайн нийцэж байгаа гэж хэлж болно. Мөн Япон, Австрали, Франц зэрэг улсууд нь энэтхэг болон Хятадын эдийн засаг аюулгүй байдлын түншлэлээр эрчимтэйгээр орж ирж байна. Энэ нь нөгөө БРИКС-ийн эвсэлт бас том сорилт болж байгаа харагдаж байгаа юм. БРИКС-ийн гишүүдийг нь тэд өөрсдийн талд урвуулад авчгаж магадгүй гэсэн үг. Түүнчлэн Турк, Иран, Сауди Араб зэрэг улсууд БРИКС болон Шанхай хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр тун удахгүй эзсэж магадгүй байгаа юм. Ингэснээр тэд исламын ертөнцид өөрсдийгөө хүчний төв болгох гэж үзэх бөгөөд тэдний дотоодын өрсөлдөөн замбраагаа алдаж БРИКС-ыг бүрэн хөнтөрч утгыг нь алдагдуулах эрсдэлтэй харагдаж байна. Тэгэхээр эцэст нь хэлэхэд 21-р зууны Евро-Аз төв бол зөвхөн газар зүйн төв бус, харин хүчний динамик, соёлын зөрчил, технологийн уралдааны огтлцлын цэг болон хувирч байх шиг байна. Энэ төвд зэрэгцэн оршдог Орос, Хятад, энэтхэг 3 гүрэн өөрийн түүх, соёл, стратегийн уламжлалтай философитой хэдий ч нэгэн зэрэг өөр хоорондоо өрсөлдөж, зарим үед бас гар нийлэн хамтран оршиж байна. Мөн Монгол улсын хувьд энэ 3 гүрний алинд нь ч харьяалагддаггүй боловч тэдний стратегийн нөлөөллийн бүсэд тэнцвэрийн геополитикийн заг дээр оршиж байгаа юм. Иймээс бид энэхүү эдрээтэй ирээдүйн цаг үед оршин тогтнохын тулд гадаад харилцааны тал дээр олон улс оронтой тэнцвэртэй аль нэгэнтэй давуу байдал үүсгэхгүйгээр харилцаж, дотоодын засаглалаа бат бөх байлгаж, үндэсний үзэл оюун санааны язгуургүн философон дээдэлж, алсын хараатай амьдрах цаг тулж ирээд байх шиг байна. Бид бүхэн хүчирхэг байж чадахгүй ч ухаалаг байх боломжтой, бага биш ч үн цэнтэй, жижиг биш ч чухал улс байх боломж бидэнд бүрэн байна.